Амар сайн хүндэт харагшат таны анхааралда манай сагдамжуулга студиусо Александр Царенов. 30 жилийн садатай Бурятия гүрний их хургуул байгуулагдсан байна. Энэ ушраар өнөөдрийн манай студийн ээлшин Бурятия гүрний их хургуулийн төрүүшин захирал Степан Владимирович Калмыков. Степан Владимирович сайн байна. Сайн байна. Нэнтрун таны энэ ушартай их дэмбэрлэлд өдрөөр таны амаршалнав. Баярлалаа. Их хургуулийн түүх тухайн заманда хөрөөдөг та 1995 он танда ямар он байгаав энэ Бурятиа гүрний багш нарын дээд хургуул ягаад их хургуул болгох гэж шийтгэхээр авдагтан байна. Түүхийн харахад манай Бурятиа эрдэмтэн соёлын зон суглараад одоо асуудал тавьдаг байгаа юмд манай Бурятиа гүрэнд их сургууль үгүй гэхэд. Тэгэхдээ табичхаар жилдээ нэг Бурятиа партийн обкомд бишиг байна манай эрдэмтэн багш нар. Тийм их сургуулийн нээгээд тэрнээс ашаа яваагүй. Жарчхэлэр би өөрөө мэднэ. Миний дээд сургуулийн аюулан байхад манай захирал Александр Васильевич Николаев хэлдэг байгаа. Та багш нарын дээд сургуульд ороод харагддаг тэнд нэг шинэгээр баригдаж байна. Тэнд их сургууль болох гэдэг. Их сургууль та дүрхэл гэдэг. Жарч хэлээр. Тэр юм баа бүтээгүй. Тэр баригдсан гэрийн 81 жилда бүтээ. Удаан жил баригда. Тэгээд 1990 онд манай дээд зөвлөлөө зон асуудал гаргаа. Тэгээд нэг зарлиг гараа. Тэр Бурятиа их сургууль нээх байна гэж. Тэрний урд Новосибирскийн тэр эрдэмэ төв баха нэг асуудал гаргаад тэр уламд их сургууль нээх гэж зарлиг гаргаа байна. Тэр баха урагшаа яваагүй. Тэгээд бидний дээд зөвлөлөө гişүнгүүд ардэ гişүнүүд тэр бүтэн гарахан зарлига урагшин явуулах гэж ажил бүтээгээвдээ. Тэгээд том ажил байгаа л да. Олон зонгонд ордог байгаа. Тэгээд манай гүрнээ дарганууд заримаас нь ялгууш байгаа. Юмд манд их сургууль хэрэгтэй гэд. Манд багшийн дээд сургууль би технологийн дээд сургууль би хөдөөгөө дээд сургууль би соёлын болов да гэдэг байгаа. Тэгэхдээ бид хэлдэг байгаа гэдэг. Дээд сургууль их сургууль би болоход тэр мөнөөсөд цивилизацийн дэлхийн цивилизацийн манай баатар оршин цивилизацид ордог гэдэг нэмэр болно. Тэр их сургууль болоход тэрний олон зам тэр сагт элэхгүй байгаа. Тэгээд мөнөө түүхэгэд харахад дэлхийн түүх хаана ямар гүрэнд ямар дайдад их сургуулийн ягдав тэрний харахад элэхгүй болно. Хаана ямар гүрэнд ямар өндөр цивилизац бий болов гэж би байгаа гэж. Тэгээд нэнд манай зүн зүгээдэж харахад хятад Инд 2000 жилийн урд дээд сургуультай байгаа. Их сургуулийн нэртэй биш 1000 сургуультай байгаа. Химия, астрономия, математика юу философи үз байгаа тэр сагт. Тэгээд би хэлдэг мөнөө сагт тэр хятадна дээшээ технологиор дээшээ өргөд урагшаа явж байхад тэр мэн биш гэж. Тэрний юуны үндэний тэр 2 жил 1000 жилээ философия тэр хургуулийн химийн математикийн физикийн юм үндэм байна. 95 жилд манай Российн президент Борис Николаевич Ельцин тэр зарлиг бишэн байна. Ятрэнээс аша бид ажлаа бүтээгээ билдэ. Ажлаа бүтээхэд миний анхаар манай багшийн дээд сургуулийн тэр Новосибирскийн дэвэн филиале багш нар их том ажил бүтээгээ.
15-20 жилсо видиш багшин дээд сургууль байна гэнтэ тэр университет тэр классический гэдэг университет юмд байрд ирэвч. Тэгээд 2012 жылд манай багшин дээд сургуулийн 80 жилийн өнөр болов. Тэгээд бас статистик харах юм гэдэг. Тэгээд тэр сагта бидээс их сургууль болоод байгаа би хамтан Новосибирскийн филиалтя. Тэгээд манай их сургуульда 187 доктор эрдэмтэд байгаа профессорнууд. 187. Бүгд манай зүүн зүгийн Сибирийн федеральный округ гэжтэй нэг сургуульд дээд сургуульд тийм олон докторнууд эрдэмэ докторнууд үгүй байгаа. Тэгээд 11 докторнуудын совет зөвлөл тэр залуушул кандидатууд болох докторнууд болох ханас очоогүй эндээ сураад аспирантурд юунда эндээ докторнууд болоод байдаг. Тэгээд тэр манай улаанд байдаг эрдэмэ дээд сургуульд бих юм да. Тэр Оросын академийн эрдэмэ академийн тэднэрээ би холбоотой болов. Их холбоотой болоод тэр сагта 12 хамтын кафедрат хамтын лабораторид бий болоод байгаа. Тэгээд тэнд ажилладаг тэр институтууд дээд сургуульд ажилладаг эрдэмтэн манта ирээд ажилладаг болов. Тэгээд хоёр асуудал байгаа. Тэрнээ ерхэдээ тэд эрдэмтэн хайнаар бүтээгээ. Нэг талхан эрдэмтэн орхон эрдэмтэн хэн орхон багш нар болов манта ирээд. Оронхут багш нар болов. Тэгэхдээ тэрээсөө баа өөрийн дээд сургуульд зани бүлдэ. Шинэ залуу эрдэмтэн. Тэгээд хамтын ажил гээд болохдоо их хэм байгаа. Степан Владимирович, тэр сагта урдад нэг ямар төсвүүд, ямар зорилго байгаа? Урд шихэн хэлэхэд тэр 1990 оноор би ажлаа эхэлж ахлаа. Тэгээд энд дээд зөвлөлдөө суулан гэдэг байгаа. Дэбэ юм эрдэмтэн ирээд тэндээгээд асуудал их сургуулийн мант хэрэггүй гээд тэг хэрэггүй хүн өсөн байгаа. Миний тэр сагта хоньорхолход нэг хоёр ректорнууд манай дээд сургуулийн ректорнууд хэлдэг байгаа. Степан Владимирович мант их сургуулийн хэрэггүй гээд. Их сургуулийн багшин дээд сургуулийн байрдаг хэхда бидих цаашаа багшинда хаан үлдэх бигээд. Технологический дээд сургуулийн захирал Дамжин Шагдууш Форлоо баг гэдэг байгаа. Хэрэггүй мант дээд их сургууль юндбхэд мант энд дэрвэн эрдэмэ дээд сургууль би тэгээд манай ихэд тэр университет гэшээ ёсоор дүргээрдэ хаан ажалдашгүй гэд. Тэр урднаа тэр Совете Союза Совете тэр философи гон гонхан идеологи байгаа хэмдэ тэр их сургуульд ганц эрдэмэ мэргэжилтний бүлдэгдэг гэд. Гэт хөрөлтөний саашаа болохдод дэдэж хэлээ да. Шинээр гэд харахад мантай их сургууль хэрэгтэй гэд. Тийм асуудалнууд байгаа. Гэт манай гүрнээ дарганууд баха тэр ректорнуудыг захирлуудыг хүртөрөд коллектив да мантай их сургуулийн хэрэггүй. Сагнай балай мушиг байна гэтэр ирж хон 1990 онд юм болж байгаа. Хүндүсэг байгаа. Гөрөмнө халж байгаа. Экономик юм хөдөөд холхоос совхозууд халж байгаа. Тэгээд сагнай ирээгүй гэд. Тэгэхэд би хэлдэг байв. Хэзээ тэр саг ирэх. Тэр саг гэд урагшаа хараагүй ажлаа бүтээгээ хүмдэ хэзээ тэр хэн саг ирэхгүй гэд. Тэгээд цаашаа болохдоо нэг хөдөн хүн ажлаа бүтээгээд нэг зарлыг бүлдээвч Москвад шот. Тэгээд тэр
президенттен гар табылат университет бий болохында. Тэр сакта чихэдэ их хорголи болоба багшнар дотагдылж би байгаагүй. Багшнар дотаад байгаа хүмда. Тэр багшнар тэр эрдэмтэр олон. Багшнар дотаад байгаа. Тэр мөнөөхи хэлхэдэ тэр проект нэгэд ажил. Манайж багшин дэд сургуулийн багшнар багшиндар гэт тэр методика юугаа гэт ихэр оруулдаг. Эрдэмтэд дан орууг байгаа олонсны. Тэгээд тэр эрдэмээ их дэд сургуулийн зон ирэхдээ мантай ихэр туулаа. Тэр ямар дэд сургууль гэдэг тэр геологийн дэд сургууль, тэр экологийн дэд сургууль, тэр биологийн дэд сургууль, тэгээд түүхийн дэд сургууль тэд багш нар мантай ирэхдээ ихэр туулах юм да. Тэгэд мөнөө харахад тэр дэд сургууль эрдэмээ дэд сургуульд 70-75% мөнөө манай их сургуульд өргөн залуу ажиллаж байна. Их сургууль болохын түрүүн энэ өмнөлгийн таг гэж үгүй байгаа. Тэгээ үлчээбэн байгаа. Ягаад тийм багшнуудын бэлдэр байхдаа тийм факультет бий болоопта. Хэр хүн зон хандаа гэж. Тэр асуудал их хонирхолтой асуудал байна. Тэгээд өмнөлгийн таг хашият боловход тэр Новосибирскийн таг энд байгаа хэмдэ филиал гэдэг. Их сургуулийн Новосибирск. Тэрээс эмнэлгийн биш тэр лабораторийн эрдэмтэн гэд бүлддэг байгаа. Медико-биологический гэд мэргэжилт. Медикуч биш, биологуч биш тэр биохимийн лабораторийн эрдэмтэн бүлддэг байгаа. Тэрний харахадамна би асуудал тавья манты хөдөн тийм тэр мөнөхийн нэрэн врач лаборант гэж хэрэгтэй болох юм гээд. Амдхлээ олон хэрэггүй гээд. Тэдэс удаан ажилда хуудаг ишээ дан явахгүй игээд олон хэрэггүй гээд. Тийгдээ би хэлээ хөдий манай эмчин хэрэгтэй. Их олон хэрэгтэй гээд. Манай гөрөнд эмчин сум байгаа. Статистикаар бид Российн хоорондын статистикийн округийн федеральный округийн статистикаар их дор байгаа юм. Тийгдээ би хэлээ энэ медико-биологический мэргэжлээ эмчил болгоё гэд. Тэр энэ 3 жилсөө бид болгоод яваавд. Тэгээд цаашаа болгоод нэг лиценз экспертиз гараад лиценз бат юм болоо эмчин болоо. Цаашаа болгоод тэр хуулийн юридический гешэр баха хөдий хаана юм мөн шинэ бизнес шинэ экономик болж байхад элдвэм юристүүд хэрэгтэй болоход мантаж тийм зон үгүй гэд. Тэрний бүлдэрхлаад 2-3 жилсөө баха лицензгүй мингэд олон тэр тийм Москвагаа томо манай танил хуулийн багш нар профессорнуудын уряд бүлдэвдээ. Скоратов Юрий Ильич гээд ирээд манай их дуулаа. Ондотор профессорнууд, докторнууд ирээд их дуулаа. Тэгээд эмчэнд бага олон тийм элдвэм ирээд мантал олон байна. Томскд байгаа манай том профессор хирург Георгий Церенич Дамбаев гэдэг их мантал дуулаа тэр эмчим болж байхад. Ирхүүгээ профессорнууд эмчэнд ирээд мантал дуулаа. Шитин шитэн медицинэн таг давно институт дэд сургууль давно удаан нэгдэг байна. Зараз нэгдэг байгаа тэр сакта. Тэдэж баа манай ирээд мантай ирээд их зуулаа. Аюутад абитуриентууд хэр олоор орж ихлээ. Тэр сагна 1992 тийгдээ бүхэд өрөндөмнө хамааргаан болоод байгаа юм да. Тийгдээ олонсон Москва, Новосибирск, Петербург, Эпхян нэг за болоод байгаа. Тэр сагт нэг гурвч 93 гэрбч 5 онд эндэгэд
асудул табегдат зонгет өлгөт бен андымна уландымна их сургууль нэгтгэн гэт. Тэгээд тэрэнэ нэгсэдэ аюутын өрөөгээд манта ирдэг болов. Хоёр гурван юм бахилхэр байна. Манай шинэт ба нэг тагнегэбди экономикийн ба управлениегэд. Тэр өрнө муниципаль ёх тэр дарганууд бий болохгээд экономик. Тэнд 75 мант бюджет гарган хүрээд байгаа. 75-нд. Тэр 75 хүрээд ирэхдээ тэрээс 80 дэрвэн медаль аван өсөхөд ирээ. Хаан гайчаа хосхов. Тэрээс 1000 дүүргэн аюутан гэрээ абитуриентд болоод. Тэгээд юриспруденц тэр юридический факультетымна баха тимо хуу медаль аван өсөхөд ирэх. Эмчингэт факультетымна баха медаль аван хүнгэт. Тэгээд математика, биология тийхдээ манай хуу вариат гөрнэ улаасан эрхүүгээ шитин Монгол хуусан медаль аван өсөхөд манта ирдэг болов. Тийхдээ бодиш тэр хургуур юунда ихээр төргөн бодовч. Тийм ухаантай залуу тийм өсөхөд ирэхэд багш нар ондоо болно юм да. Тийм ажил үздэг байгаа. Степан Владимирович, өмнө ихэд 30 жил өнгөрөөд байхад таны ханаас ичээлдэг ямар байна? Нэг талаа ажигны ихээр бүтэт бэдэгэд шихэр хэлэхдээ тэр сакты зандо тоолон байна гэж. Бүгд зандо дэшээ бодох өөрийгөө их сургуультай болоо гэд ханаатай болох. Тэгээд нэг сакт ондо занууд ирээд манай их сургуульд тэр миний хэлэн 2012 елээ тэр статистика муу болох юм да. Мөнөө сакт манай их сургуульд докторнууд профессорнууд өсөн байна. Их өсөн болов. Тэгээд диссертацийн зөвлөлүүд өсөн болоод байна. Тэгээд бишх статья, ном бишх замны өсөн болоод байна. Тэрэнэ мөн бодох хэрэгтэй гэж. Тэгээд тэр эрдэмэ дэд сургуульдаараа мөн холбоомны багш болоод байна. Бэдэ хамтын тэр кафедр юу гэдэг тэр геологийн дэд сургуулийн директор Сигандков Андрей Александрович манай геологийн кафедрын даагш байгаа. Тийм шоолон байгаа л да. Мөн тийм юм өсөн болоод байна. Тийхдээ тэрэнэ мөн ташим бусаж үргэж ондо саша явахд манай мөн сакта асуудал тавигдаад байна. Тэр шинэ бүгд дэд сургуулийн их сургуулийн кампус нэхэгээд. Кампус барихгээд. Тийхдээ бид бодож байна гэж. Кампус чигэшмдэ тэр гэр байр, хамтын байр, хургуулийн байр тэгээд тэрэн сумна тэр хургуулийн байр сумна юм байх гэд. Дээрээ манай Оросын Майшул министрэ президент юут асуудал тавьнахна дэлхэн юутай байх нэрвөө уровня. Мөнөө урдад на ямар төсвүүд байна? Вот тэр төсвүүд байна. Танай төсвүүд байна. Саша болоход тэр заноогээд занороо хөрөлдөөд залуу эрдэмтний бэлдэх тэр бүгд дэлхэн зүн зүгээ ажилд орох гэж. Степан Владимирович, манайд ирээр хонжголтой хөөрөлдөө мэтгэхэд их баяраа мэдүүлнэвч. За. Та манай намья уряд энд шангаж байхад их баярлаад байна. Тэгээд цаасаа асуудалнууд олон бил да. За хүнэт харагшат энэгээр дамжуулгын дүүрвэ нахин улстраа баяртай.